Цаохны цаан урсаа энэ хүмүүсийн машино. За өнөөдрийн онцолж байгаа киногоо яг юу гэж дүрслэмээр юм бэ? Ямар ч үсэн эхлээд найруулагчийн дурдах ёстой. Мэдээж Osgood Perkins бол 2024 оны хамгийн хит аимшиг кинонуудын нэг болох Long Legs-ийг найруулснаар нь манайхан сайн мэдчих ёстой. Тэрнийхээ дараа 25 оны 2 сард The Monkey гэд Stephen King-ийн ижил нэр зохиолоос сэдвүүлсэн киногоо гаргачихад 9 сарын дараа буюу 25 оны 11 сард миний өнөөдрийн танилцуулах гэж байгаа Keeper хэмээх кино гаргасан байгаа. Би бол Osgood Perkins ахыг өрөнд орсон байж магадгүй гэж бодоод байгаа юм. Яг тэгэхээр одоо ерөөсө 2 жилийн дотор 3 кино гаргачлаа шүү дээ. Long Legs нь бол 10 сая долларын төсвөр хийгдээд 128 сая доллар олсон буюу зарлага 12.8 дахин нуглаад олцсон. The Monkey ч гэсэндээ 10 сая долларын төсвөө 5 дахин нуглаад олцсон байгаа. Харин энэ Keeper нь болохоор хөөрхий уг нь бүр дөнгөж 6 сая доллараар бүтсэн ирнэ 548 сая доллар олоод шатаадгсан байлээ. Гэхдээ яг мэдээж энэ хүү кино нь бол өмнөх хоёроо бодвол хамаагүй бага маркетингийн кампайн энэ хийгдснээс гадна үндсэн бүтээгдэхүүн нь өөрөө ч гэсэндээ тийм хит мейнстрим биш, эсвэргээрээ нэлээд экспериментал буюу туршилт маягаар хийгдсэн нэлээд арт хауслаг талдаа гой зураг авалтын шийдлүүдтэй, сонирхолтой хөгжмүүдтэй урлаглаг шийд байгаа юм л да тий. Тэгэхээр угаасаа нэх мөнгө олъё гэж бол хийгээгүй юм шиг байлээ. Ямар ч л байсан минут тутамдаа тухгүй мэдрэмж өгч дуншуулж жагаад төгсгөлдөө хамаг юм болдог тийм төрлийн одоо уур амьсгал дээр тулгуурласан slow burn art house аимшиг кино байгаа. Тэг мэдээж өнөөдрийн маань дугаартай хайрт Zombie Nerds Rope гэх юм хамтран ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр болохоор би Rainbow Fruit Storm гэдэг өмнөх бичлэгнээс арай өөр төрлийн нэдж үзэж байна. Мэдээж энэ хүчээр маань 3 өөр төрөлтэй. Тэгээд энэ 3 өөр төрөл нь CUGS-M артаар зарагдаж байгаа юм байлээ шүү. Хамгийн гол нь маш цөөхөн доогоор ирээд айгу хурдан дуусчихдээ юм байлээ. Тэгээд би яг хамтарч ажиллахаасаа өмнө угаасаа хайж исэн болохоор мэдээд байгаа юм заа. Нэрнгээсээ амар хурдан дуусчдаг. Тэгэхээр нэг олдох юм бол олноороо байж их юм бол бүгдийг аав гэж настай хамтран ажиллаж байгаа Zombie Nerds-тэй баярлаа. За тэгээд бичлэг рүү орё доо. Зүгээр ш байлаа энэ зүуд байтан бичний тэр дур булам төрх харцан чин мансуурн галзуурхад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурагч энэ төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань ерөөсөө ямар нэгэн тайлбаргүйгээр шал өөр цаг үеийн өөр төрхтэй эмэгтэйчүүдийн богинохон зураглалуудаар эхэлж байгаа. Юу учиртай яадаг эмэгтэйчүүд юм бэ гэдг нь одоохондоо тайлбарлагдахгүй ч гэсэндээ киноны төгсгөлд ойлгомжтой болно. За ямар ч тач энд харагдаж байгаа Liz хэмээх зураач эмэгтэй болвол яг киноны маань гол дүр. Өнөөдөр найз залуу Малколмтойгоо үргэснийх нь 1 жилийн хой тохиож байгаа бөгөөд манай хоёр Малколмын лагерийн байшинд очиж баяраа тэмдэглэх гэж байгаа юм байна лээ. Малколм хэдий эмчч гисэндээ угаасаа нөгөө те old money гэдгийг штэ баян удмын баян айлын хүүхэд. Тэгээд тэр лагер магер нь бол нэр амар гоё заяа. Байхгүй үед нь гэрийн цэвэрлдэг, гэрийн үйлчлэгчтэй. Тэгээд нөгөөх нь өчгтөр ирчгээд явахдаа манай хоёрт бялуу хийж үлдээчгээд явсан байна лээ. Хэдий тэгээд үнэхээр гоё лагерч гэсэндээ яг хажууд нь дахиад нэг айл байдаг. Тэр айлд нь Малколмын дүү Дарн гэж залуу амьдардаг гэж байгаа. Малколм Дарнд ер нь бол амар дургу гэсэн ирнэ. Яагаад чи ингээд нойлын өрөөндөө мангар том цонхтой тэр цонх нь хөшиггүй нас. Яаж ийм амар том цонхны хажууд Лиз ингээ хуцаа тайлаад усанд ороод байгаа бөөм. Би л Малколмын оронд байсан бол хизээч яг хажуудаа өөр айлтай байж штэ нойлдоо цонхтой байхгүй заяа. Хамгийн гол нь бүр хөшиггүй байхтай. Оройн манай хоёрыг яг сайхан орой олоо идсэн сууж байхад нь нөгөө Дарн нь шинэ найз охинтойгоо ороод ирэлгүй яах вэ? Нэрэл үнэ айс хол бачка байлээ. Тэгээ миний одоогийн найз охин модель Европоос ирсэн англи хэл мэдэхгүй хэл ойлголцохгүй болохоор олон юм хуцаатай илгүү сексигээ гайхуулаад байж байгаа нь надад таалагдаад байгаа гэж мэгэл тэ. Хин ч асуугаагүй шүү дээ чамаас. Малколм төр Дарныг авч гараад хувийн юм ярьж явах үеэр нөгөө нэг англи хэл мэдэхгүй гэдээсэн модель найз охин нь тэр бялуу үнэн хогийн амттай гэд англиар цэвэрхээ сайхан ярьж илгүй яах вэ? Тэгснэ хамгийн сонин нь яг Дарныг найз охиноо аваад гарсны дараа Малколм гинэт л юу болсон юм бүүмэд чи энэ бялуунаас амсаад үзчих гэж чичрээд идэх. Тэр нь ядчил шоколадтай бялуу тэгээд Лиз өвгөн шоколад нь дургу гэдгээ Малколмд зөндөө хэлжсэн байгаа байхгүй юу? Тэрийг нь мэдсээр үжиж идчихээ амар гоё ядаж ганц халбагдаад амсчих гэсээр байгаа талбагдуулнаа. Угаасаа л яг тэ Дарны найз охины хэлсэн шиг онцгой юм бүү тийм айгу хогийн амттай бялуу байж таардгийн. За тэгээд унтсныхаа дараа Лиз сонин зүүдэлж жагаад шүн дунд босч явангуудаа
Ямар ч л байсан Лиз маргааш нь сэрснээс хойш нэлээд сонирн байдалтай болцсон байдаг байхгүй юу? Нөгөө нэг киноны эхлэлд харагдсан баахан эмэгтэйчүүдийн царайг цаасан дээр зурж мураал ойрхон байдаг гол дээр ойж хуяараа хийм хараад гэх юм уу да нэг юм буу барьцсан хуучны үеийн хувцастай хоёр хүүхдээс гадна голын хажууханд бүжиглэн зогсох халтар хувцастай эмэгтэйгийн дүрслэлүүдийг хараад байдгийн. Тэрнээс гадна хамгийн эвгүй нь гол дотроос яг өөртөө адилхан царайтай эмэгтэйгийн зурагтай хүзүүний зүүлт толдог галзуу. Байшин руугаа буцаж очисны дараа Малколм гинэтэл би арай имлэг рүүгээ очиход ирэхгүй бол болохгүй юм шиг байна. Манай нэг өвчтөн өнөөдөр комноосоо сэрэх ёстой. Уг нь надгүйгээр болчих байсан чинь сэрэхгүй байна гинэ. Би очихгүй бол болохгүй юм шиг байна гэд Лизийг байшиндаа ганцаарнг нь үлдээчээд яваад өгж байгаа. Угаасаа л нэг жилийн ойгоо тэмдэглэх гэж ирчгээд ганцаарнг нь үлдээчихээр Лизэд тухгүй байх нь ойлгомжтой ч гэсэн ажлыг нь ойлгоод зүгээр сайхан дуугайл гертэн цаг нөхцөөгөөд үлдэж байгаа. Ингэж дахин нэг удаа хийм харчхаад галтгоонд байжсэн чинь Дарны найз охин ороод ирсэн байдгаас гадна хамгийн сонин нь хажуугийнхан суудал дээр Дарны найз охины жижигхэн хөлбөр сууж идэгий. Харин тэ энийг яг одоо юу гэж ойлгох юм бол доо тэгснэ чи яаж орж ирсэн ингээд асуусан чинь урд нь тулж ирснэ. Чи хүүхдүүд ихсэрэлээ. Хүүхдүүд чамайг ээж өгье гэж бодож байгаа. Гэд Лиз сэрчтэй маа тэн зүүд байсан байлээ. Буудан дээр нь вайн асгацсан тэгээд тэрийгэ цэвэрлэх юм хайж зойрлоо буухтаа удсаа үлдээгээд гараад ирснийхэн дараа Дар нь хаалгыг нь тогшингуудаа яахавдэ аха анх удаа ийм хийж байгаа штэ юунд нэ мордын энтергээд сони юм ярьж ийснаа Лизийг хариулсан чинь чи одоо хүртэл байгаа мүү гэд гайхаад идэг. Удалгүй орж ирэнгүүтээ гэрээр нэг юм хайгаад байгаа юм шиг холхиж ийснөө Малколмын зөв байжээ. Чи бусад октоудаас өөр чамд онцгой ямар нэг юм байна гэд мэдгүй юу ч яриад байгаа. Лиз шууд 0-д орж дотроос нь төгжингүүтээ Малколм руу залгах гэсэн ч угаасаа те салгалаад удсаа зойронд үлдээсэн штэ тусараа тэгэл. Тэ Дарны тасарсан толгойтой цогцсыг ямар нэг юм хүн ч юм уу юу ч юм зөөцөн явж гин. Вүү! Лиз өстө болж ундагны эндээс арилъя гэж удаа арга барахтаа газар дээр их ганц эмэгтэй найз руугаа залгаад чи манийгаа ирээд авчих тэх үү ой дунд болохоор би өөрөө алхаад явчихж болохгүй байна энтергээд ярьж ах үеэр ард нь нэг юм эвгүй царайтай юу гэдгийг мэддэхгүй юм Лиз руу шууд дайралгүйгээр нэг юм амар удаанаар дөгчээснөө Малколмыг ирэхэд байхгүй болчдөг. Лиз шууд Малколмд харсан бүх юм аялаад өстө жинхэнэ аксан тавиа би эндээс явлаа тонлоо энтергээд ууралж байгаа штэ. Малколм угаасаа Лиз гоод заяо. Миний хайр тайвширчхал та энтер гэж олон толоо юм хуцж агаад Лизийг үлдээхээр болчихж байгаа. Гэтэ яг үндэ Малколм лагдаач биш Лиз тэнэгтэй л байгаа байхгүй. Тэгснэ заяо Малколмоос нөгөө комонд орцсон байсан өвчтөн чи юу болсон бэ гэд асуусан чинь юу өвчтөн гэд санахгүй байжснаа гинэт би харин чинийхээ хөөхөн нүдэнд мансуурж агаад яах гэж явснаа мартж орхиж өвчтөн байна нас орцоо. Угаасаа худлаа хэлж гарч явсан нь тодорхой болчлоо шүү дээ. Тэгээд Лиз 0-д оронгуудаа би нэг ийм л юмтай үерхэлдэг гүлэг гэсэн байж ах үерээ шалан дээрээс нэг зураг олдог нь Малколмын эхнэр хоёр хүүхдтэйгээ авахулсан зураг байдаг. Гэтэ хамгийн сонин нь саяхан авахулсан зураг биш бүр нэлээд хуучны үеийн зураг шиг зураг байдгийг. Малколмыг орж ирэхэд нь шууд чи эхнэрээ надтай араар тавьж исэн юм байна те энтер гэхэд Малколм дахиад Лизийг тайвшруулж агаад нэг ч юм нуулгуугаар бүгдийг сайхан илэн далангүйгээр тайлбарлаж өгдөг. Чи яаж чадчихна? Чи яаж намайг чамайг араар чинь тавина гэж бодож чадчихна? Би яг чамайг алах гэж энд авчирсан л да. Гэтэл би чамайг араар чинь тавиагүй заяа. Малколм ерөөхдөө бол одоогоор 200 гаруй жил насалж байгаа хөгшөрдөггүй хүн юм байлээ. Яаж хөгшөрөхгүй байгаад байдаг вэ гэхээр баг байхдаа эдлэнгийнхээ хажуу талын гол дээр нөгөө Лизэд хий юм болж харагдаад байсан эмэгтэйг олж хараад буудаж унгангуудаа зүчээндээ оруулаад хорцсон болж таарж байгаа. Мэдээж тэр эмэгтэй нь яг Лизтэй адилхан царайтай эмэгтэй байснаас гадна хаанаас ирсэн юм хүн гэдгийг тодорхойгүй тэгснэ бас жоохон сэтгцтэй
хөвгтэй юмтай ч юм шиг хүн байсан бөгөөд хамгийн гол нь жирэмсэн байсан болж таарсан юм байлээ. Хэд хоногийн дараа гэдсэн дэх хүүхдүүд нь төрсөн ч гэсэн хаашаа юм бүү мэд алга болцсон. Тэгээд шууд Малколм тэр эмэгтэйг буудаад алдсан байгаа. Гэдснээс нь төрсэн юмнууд бол энгийн хүний ойлгож чадхааргүй шидийн зүйлс байсан бөгөөд эдлэнгийнх нь эн тент хэнд ч харагдахгүй нуугдан амьдарч эхлээд хамгийн гол нь Малколм Дарн хоёр эвийг нь олоод хамтарч ажиллаж эхэлсэн гэсэн үг байхгүй юу? Малколм Дарн хоёр эмэгтэй хүмүүсийг тэр хүүхдүүдэд одоо хоол болгож авчирж өгнө. Харин хүүхдүүд болохоор хариуд нь манай хоёрыг хөгшрүүлэхгүй цэл залуугаар нь хадгалаа л гэдэг те. Тэгээ тэр нөгөө бялуу байсан шүү дээ те. Тэрийг нь тэр хүүхдүүд өөрсдөө хийдэг юм байна лээ. Эмэгтэйчүүд тэр бялуунаас ганцхан халбагдахад л шууд ухаан алдаж унаад хоол болохдоо бэлтгэгдчихдэг гэж хэлээ. Тэгэл Лиз одоо бялууг нь бүтнээр нь идсэн ирнэ зүг зүгээр байгаад байсан болохоор Дарн Лизийг те одоо онцгой эмэгтэй энтер гэдээ дуудаад байсан байгаа байхгүй юу? Ганц халбагдахад ухаан алдаг бялууг нь бүтнээр нь гударчаа зүг зүгээр байгаад байгаа юм чи угаас те. Малколмын таамаглаж байгаагаар Лиз яг нөгөө ээжтэй нь адилхан царайтай болохоор одоо хүүхдүүд жоохон зөөлөн хандаад яахаа мэдэхгүй алах үгүү дээрээ эргэлзээд байж магадгүй гэж таамаглаж байгаа юм байл. Мэдээж тэр киноны эхлэлд харагдсан эмэгтэйчүүд бүгдээрээ Малколмын лагер дээрээ авчирч хүүхдүүдэд идүүлсэн эмэгтэйчүүд. Тэгээд Малколм бүгдээрнгийнх нь бялууны хайрцгийг дурсгал болгоод хадгалдаг юм байлээ. Лизийн хайрцгийг авчирч тавьчихад хонгорууд минь шинэ найз Лизтэйгээ танилцсан мэлцгээд үнэн мэдрэл муутай. Ямар ч тач Лиз ухаан алдаад сэрэхтэй нэг тийм газар дур байдаг өрөөнд дотор сэрэх бөгөөд тэнд нь хүүхдүүдийн нэгэн зүгийн балаар бялуу куклэ байж илгүй яах вэ? Нөгөө манай модель өхөн те гавлан нүртэл царайлаг оо. Тэгэл Лизтэй энэ эмэгтэйгээс чи яг юу юм бэ гэд асуусан чинь чиний хүүхдүүд за бас дээрээс нь энд өмнө нь ирсэн бүх эмэгтэйчүүд гэж яддаг. Харин тий, Малколм ингээд хөгшөрцөн байлээ. Тэгээ бас дээрээс нь те доошоо харуулад ой дунд хөлүүлсэн байхаас гадна яг л нэг те 200 насалцсан өвгөн шиг нэг тийм амар ингээ биеийн ядралтай сэрж байгаа байхгүй юу? Удалгүй нэг хүн өөдөөс нь ирж харагдах бөгөөд тэр нь мэдээж гартаа бялуу барьсан Лиз болж таарж байгаамаа. Малколм нөгөө бялуугаа идүүлэх гээд байгаа юм байлээ. Тэд яагаад чамайг идээгүй юм? Мэдгүй. Ямар ч л байсан намайг энд үлдээхээр шийдсэн. Одоо бялуугаа ид. Үгүй. Энэ миний байш. Чи юу яриад байгаа юм бэ? Энэ сэрээ амруу ч норно, эсвэл нүдрүү ч норно. Зүгээр л идчих заа юу. За тэгээ кино маань төрөд өндөрлж чинь тэгээд харж байгаачлан юу яасан байгаа? Байрлалаа солисон байгаа. Би нөгөө том өрөөндөө суудаг байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь угаасаа том өрөөнд ингээд галтайгаа мого урдаас харж байгаа. Тэгээ ингээд хүмүүн ирэнгүүт шууд ингээд миний ажлын ингээд эцэг мэг рүү ингээд ерөнхийдөө шууд ингээд нэвтрээ орчиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг төвлөрж өгөхгүй гадсан. Тэгээ одоо болохоор яасан бэ гэхээр би унтлагын өрөөнөөсөө мангар том орын зөөж гаргаад том өрөөрөө аваачингуудаа өөрийнхөө ажлын юмнуудыг ажлын ширэмэрээ бүх бичлэгийн юмнуудаа ийшээ оруулж ирээд унтлагын өрөөндөө одоо ингээд өөрийгөө вакуумжуулаад нэг юм вакуум орчинд ингэж суугаад ажиллаж байгаа. Ер нь бол өөрийнхөө анхаарлыг заваас дээрээс нь одоо нөгөө бүтээмжтэй байдал, productivity-г аль болохоор сайжруулах гээд үзээл энэ бүх төрлөөр ерөнхийдөө үзээл энэ. Тэгээд ерөнхийдөө энд ороод ирсч бас их дайжгүй байна
Ер нь бол айгуу дайггүй санагдаж байгаа тийм орчим орсон те. Тэгэхээр бэлтгэгчнүүдээ угаасаа хурдан хийн, бэлтгэгчнүүдээ хурдыг гэдэг ингээ продакт байх гэж бүхэл өнцгөр ерөөхдөө үзэж байгаа шүү. За тэгэхээр манайхан бэлтгэгчнүүдэд төвчээртэй сайхан хүлээгээд байж байгаарэ. За тийм байна. Тэгээд хэдүүлээ дараачих бичлэгээр угаасаа тунгуудахгүй болцоолохоор төвчээртэй сайхан хүлээж байгаарэ. Хайртай шүү. За. Цагаан нэр. Гой зүзэлэр. Бай бай.